Багшлыг хэлээс зочин ярилцсан цагаар үргэлжилж байна. Ахаар хамж одоо зочны цагаар. Орон бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. За үзэгчтэй манай студид яг одоо боловсролын ерхий газрын дарга нэм очир хоригдсан ирсэн байна. Ингээд хичээлийн шинэ жил тун удахгүй эхэлнэ. Тэгэхээр энэ хичээлийн жилийг ямар байдлаар одоо зохион байгуулж байгаа юм бэ гэдэг асуудлаар үзэгч та бүхэнд манаас ч мэдээлэл өгөх юм. Ингээд цаг цаг гаргасан танд баярлалаа. Баярлалаа. За хамгийн ихэнд яригддаг асуудал бол цэцэрлэггүй хүүхдүүд гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл одоо бага хүүхдүүдийн тоог цэцэрлэгтэй хуваагаар харьцангуй тоогаарч ирээд байдаг. Харин жилийн тухайд цэцэрлэггүй хүүхэд ерөөсө гэртээ цоошлогдож үлдэхгүй гэсэн зохион байгуулалт хийж байгаа гэдэг мэдээллийг танаас сайд хүртэл өгсөн те. Цэцэрлэггүй хүүхэд үлдэхгүй гэсэн зорилт 100% хэрэгжих нь. Тий. Тэгэхээр яг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын их хурл засгийн газар дээр өнгөрсөн 4-5 дугаар сард бүхий л төрлийн одоо байж болох шийдвэр, тогтоох шийдвэрүүдийг бол гаргаж албажуулж өгсөн. Тэгэхээр 2021 оны жилийн эцсийн тоо мэдээллээр үндэсний статистик орооны тоо мэдээллээр бол 141,023 2-5 насны хүүхэд энэ 9-р сарын одоо цэцэрлэгдсэн гэсэн мэдээлэл байна. За яг боловсролын салбарын мэдээллийн системээр цэцэрлэгт явж байгаа албан ёсоор овог нэр регистрын баталгаажсан хүүхдийн тоог аваад үзэхээр 106,000 байна. Тэгэхээр энэ хоёрын цаана 34,000 хүүхдийн зөрүү буюу 34,000 хүүхэд одоо цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болоод цэцэрлэгийн гадна үлдэж байна гэсэн ийм статистик байна. Тэгэхээр 34,000 гэдэг бол бараг 4 хүүхэд тутмын 1-2 нь. За 4 хүүхэд тутмын 1 нь одоо за энээс болж магадгүй эцэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй ч юм уу. За магадгүй одоо бусад шалтгаанаар одоо харах хөнгөө цоошлогдох ч юм уу. Илүү эрсдэлд орох ийм л төсөл байдлууд үүсэж байна. Нэг төр. Нөгөө талаас бас хүүхэд болгон ижил тэгш суралцах төгсөл боломжоор аюулгүй орчин хангах ёстой учраас энэ асуудлыг бид бол шийдэх ёстой гэдэг байдлаар ингэж энэ ажил руу орсон. За ер нь бол бид нар анх 4-5 дугаар сард бол 10 гаруй хувилбарыг ер нь байж болох боломжит бүх хувилбарыг одоо ашиглая гэдэг 10 гаруй хувилбарыг санал болгоод одоо нэг 5-6 хувилбар дээр илүү фокуслоод ингэж ажиллаж байна. Нэгдүгээрт бол яг цэцэрлэгийн зориулалтад ашиглаж болох үс эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангасан түрээсийн цэцэрлэгүүдэд гэж одоо нэрлэж байгаа. Одоо ер нь бол салбар цэцэрлэгүүдийг байгуулахаар ингэж ажиллаж байна. Одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бид нар 92 байшилд 9850 хүүхдийг хамруулах салбар цэцэрлэгийн байрыг бол сонгоод гэрээ байгуулагдаад засвар хийгдээд тогтцол хийгдээд ингээд явж байна. Ягаад энэ шийдэл хийгдэж байгаа юм бэ гэхээр ер нь нийслэл бол нэг 400 гаруй цэцэрлэгтэй. Бараг 70 гаруй нь орон сууцны нэг давхар. За цэцэрлэгийн зориулалтаар баригдаагүй боловч цэцэрлэгийн зориулалтаар застагчулсан юм барилгуудад явж байгаа. Тэгэхээр бид нар энийг бол эрүүл ахуй стандартын шаардлага хангаж байна. Хувийн хэвшлүүдэд цэцэрлэг байгуулалт одоо зөвшөөрөл болгож төрийн өмчийн цэцэрлэгүүд болохоор заавал одоо зориултын зураг гэж шаардах нь өөрөө бас одоо тийм одоо оновчтой шийдэл биш юм. Тэгэхээр богино хугацаанд бол энэ шийдлийг хийя гэдэг ингэж ажиллаж байна. Хоёрдугаарт нь нийслэл бол нэг 403 цэцэрлэгний 30,000 орчим хүүхдийн хүчин чадалтай. Нэг 20 жилдээ нэг 20-25 мянган хүүхдийг л одоо энэ суудлууд дээр сургадаг. Эцгийн төлбөрийн чадвар ч юм уу янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүчин чадлаар бүрэн 100 ашиглаж чаддаггүй. Тийм учраас нэгэнт ийм орон зай байгаад байгаа юм чинь төр энэ нэгэнт бий болгоод одоо тогтчулчихсан байрууд дээр нь нэмэлт зохион байгуулъя. Шаардлагатай хувьсах зардлын болон хоолны зардлын дэмжлэгийг олгоё. Тийм учраас ачаал ихтэй байршлуудад байгаа хувийн цэцэрлэгүүд дээр одоо хамран сурах тогтоож өгсөн хамран сурах тойргоос одоо өргөл яг өөр орчныхоо хамран сурах тойргоос хүүхд ирсвэлэх юм бол та нарт хувьсах зардлыг чинь 2 дахин нэмэгдүүлж өгье хоолны мөнгийг авъя гэдэг. Өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгүүд нэг 10,000 хүүхдийг бид нар авъя гэдэг алт мичэр хүсэлтээ өгөөд энийг нь одоо холбогдох заавар 400,000 гаргаад баталгаажуулаад явж байгаа. Ийм Нөгөө 34,000-аас 10,000 гэсэн үг. Тий 10,000 нь одоо жишээлбэл өнөөдрийн байдлаа шүү дээ. Өнөөдөр чинь 8 сарын 9. Миний ярьж байгаа тоо статистик бол 8 сарын 8-ны 18 цагийн байдлаар мэдээлэл. Өдөр болгондоо энэ тоо бол өөрчлөгдөнө. Яагаад тэгэхээр одоо энэ нийслэлийн 9 дүргийн засаг дарга маань өдөр болгондоо боломжийг бий болгож ингэж тоогоо өөрчилж нэмэгдүүлж ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр сая би салбар цэцэрлэг дээр 9,000 одоо хувийн цэцэрлэгүүд дээр 10,000 гэдэг. За үүнээс гадна одоо нэлээд аслагдсан гэр хорооллууд дээр өсөнгөд өгье гэсэн ч түрээслэх салбар цэцэрлэгүүдийн байр олдохгүй байна. Тэр орчинд байгуулагдсан хувийн цэцэрлэг байхгүй байна. Тэгтэл яг ингээд суурч байгаа хүн амын харахаар хүн ам байгаад байдаг.
цэцэрлэг суугмж өстой хөгдөд байгаад байдаг. Тийм учраас уламжлалт гэр цэцэрлэгүүдийг бид нар бас богино хугацаанд тэнд нь шийдэж өгье гэдгийг ийм хуулиудыг явж байна. За бас нэг том санаачлал бол байгууллагын цэцэрлэгүүд. Одоо АПУ, МСС, Сүү, дулааны цэцэрлэгийн станц 4 гэдэг ч юм уу. Монгол, Японы эмнэлэг ангаахын шилжихуйн үндэсний их сургууль гэдэг ч юм уу. Байгууллагууд ажилчдынхаа тав тухтай амар тав ажиллах очсон нөхцлүүд ерөөсөө гэр бүл үр хүүхдийнх нь одоо аюулгүй байдал юм байна. Тийм учраас бид нар байгууллагын цэцэрлэг байгуулъя. Жишээлбэл АПУ гэхэд бид нар 200 хүртэл хүүхдээ цэцэрлэгт хамруулах энэ байрыг судлаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээ байгууллагын цэцэрлэгүүд бас нэг өнөөдрийн байдлаар 750-аас 850 орчим суудлыг бий болгох ийм боломжийг гаргаж ирж байна. За нөгөө талаасаа бид нар энэ бол ингээд 9 сарын 1-нд шийдэгдэх хөлбөрөд. Тэгэхээр одоо өнөөдрийн 8 сарын 8-ны байдлаар 26 мянган хүүхдийг бид нар өргөлвөл нөгөө аль бишний статистик тоогоор 34 мянга зарласан. Энэ 34 мянгийнхаа 26 мянгад нь ямарч боломж олгоцсон байна. 9 сарын 1-нд гэхэд. За 9 сарын 1-ээс цаашаа бас шийдлүүд байгаа. Жишээлбэл бид нар худалдаа авах ажиллагааг нь одоо ном журмынхын дагуу зохион байгуулад яг цэцэрлэгийн зорилттой барилгуудыг худалдаж авъя. Өөрөөр хэлбэл яг ачаал өндөртэй байршлууд дээр гарцаахгүй урт хугацаанд хэрэг болох ийм байршлуудад худалдаж авъя. Дээрээс нь орчин үеийн одоо шийдэл бүхий цомцог гэр одоо жуулчны баазуудад айгүй гоё тийм өөрөө халаалттай гэрэлтүүлэгтэй дотроо наалтаа ийм цомцог гэрүүд байдаг шүү дээ тий. Одоо орчин үеийн шийдэлтэй ийм гэр цэцэрлэгүүдийг барих юм бол бид нар одоогийн барилга байгууламжийг барьж байгаа өртгөөс илүү 2-3 дахин хямдаар богино хугацаанд 2-3 жил үргэлжлэж биш магадгүй 2-3 сарын дотор барьчих болох юм байна гэдэг ийм шийдүүдийг гаргаад эхний туршилтын ажлуудыг хийж байна. Тэгэх юм бол цаашдаа бол ингээд заавал одоо ингээд том шавар барилга гэхээс илүүтэйгээр богино хугацааны шийдлэр ийм шийдлүүд байж болох. Үйл яах юм? Халаалттай. Жуулчны асуудал үйл ажилтдаг үстэй тий. Тэнд шалны халаалттай, ханаасаа алдаг. Тэгээ гэрэлтүүлэхтэй ийм боломжууд байгаа. Өөрөөр хэлбэл тухайн өөрийн газартаа цэцэрлэгийн хажууд бид нар яг орчин үеийн дэвшилтэд технологиор барьчих юм бол бүх юм төвлөрсөн халаалт, ус, ноол, ариун цэврээр бүх юмнууд шийдэгч боломжтой. Ийм хуулиурыг эхний хуулиуруудыг туршаад үзье. Магадгүй энэ сайн болвол цаашдаа ингээд бас нэг хуулиур байж болох юм а гэсэн ийм хоёр янзын шийдлэр. За ингээд 80-аас дээш үеийн гүйцэтгэлтэй барилгуудаа шахаад үзэх юм бол 12 сар хүртэл нэг дахиад нэмээд нэг 7000 суудлын нэмж болох юм байна гэсэн. Ийм байдлаар анхны тооцсон 34 мянгатайгаа харьцуулах юм бол одоогийн бидний хүрээд байгаа үр дүн бол хүрч. Гэхдээ нэг асуудал. Баянзүрх дүүрэг 2-5 насны 35 мянга хүн амтай. Гэтэл одоо төр оршин суугч. Одоо тухайн хаягн дээр байдгүй мөртлөө ингээд шилжиж ирээд одоо ингээд бусад шалтгаанаар суусчихсан 75 мянга иргэн байна. Гэтэл бид нар бол одоо яг үндэсний статистикийн хорон дээр байгаа бүртгэлтэй хүн амаараа тооцоод яваад байдаг. Гэтэл энэний цаана төр оршин суугч шилжилтгдгээр нэрсэн хүмүүс бас байгаа учраас боломжийг одоо бүх төвшөнд гаргахаар зорж ажиллаж байна. Тэгэхээр төр оршин суугчийн хүүхэд тухайн байгаа байршилтаа цэцэрлэгт хүүхдээ оруулж болно гэсэн үг үү? Болохгүй гэсэн үг үү? Болно. Нэгдүгээрт болно гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь нэгэнт одоо ингээд бид нар харьяалал тогтоогоод улсын бүртгэлийн ерөнхий газар, үндэсний статистикийн хороо, газрын харилцаа гэдэг зураг зүүн алба, хөдөлмөр нийгмийн хамгаалалтын яам дээр байдаг мэдээллийн сангуудаа ингээд мэдээлэл ерөнхийдөө ингээд нэгтгээд бүх мэдээлэл нэг болсон байгаа энэ цагт нийслэлийн иргэн бол хаягийн бүртгэлээ хийлгэсэн л байх хэрэгтэй. Тэрнээс биш энд байгаа ачаалтаа цэцэрлэг дээр хурамчаар ирж одоо хүндрэл учруулах тийм хэрэгцээ шаардлага байхгүй. Энэ бүгдийг нь бол бид нар энэ холбоос системүүдийн тусламжтайгаар нэгтгэх хянаар гаргачихж байгаа. Тийм учраас төр оршин суугч залуу гэр бүлүүдэд юм уу энэ хүмүүсийн хувьд бол энийг баталгаажуулах хэрэгтэй. Одоо жишээлбэл байршлын харилцан адилгүй байгаа. Зарим дүүрэг дээр бол цэцэрлэгийн үр дүн маш сайн, Баянгол дээр ч юм уу сайн байгаа. Баянзүрх дээр таны хэлдгээр төр оршин суугч ихтэй, дээрээс нь хороонд ногц цэцэрлэггүй, сургуулгүй юм хороо. Одоо нэг алдарт 26 дугаар хороо гэж ирдэг тийм байгаа. Тэгэхээр тэнд илүү олон цэцэрлэг байгуулж байгаа гэсэн үг үү? За одоо бидний одоо судлаад боломжтой гэж үзсэн 92 байршлын 35 нь Баянзүрх дүүрэг дээр, 34 нь Хаанвал дүүрэг дээр. Өөрөөр хамгийн их хэрэгцээ шаардлага энэ хоёр дээр байгаа учраас энэ хоёр дээр илүү тэр хэрэгцээ шаардлага тодорхойлоод байр судалж бид нар боломжийг бий болгож байгаа гэсэн үг. За 8 сарын 8-ны байдлаарх дүүргүүдээс одоо бид дүүргүүдтэйгээ хамтарч ажиллаад нэгтгсэн мэдээлэлээр бол за хуучин бүтцээрээ бол нэг 171 хороо байгаа шүү дээ. 171 хорооны нэг 135 хороо нь одоо ямар ч хэсэг асуудал болчлоо. Одоо ингээд бид нар ишил бүртгэл явуулахад хүүхдүүдээ ямар ч хэсэг нэг бүртгээд цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой боллоо. Цаана нэг
дахиад 36 7 байгаа. Тэр нь одоо таны дуртай дахиад сая одоо олдын хард орсон 26 дугаар хороо гэдэг ч юм уу те. Ийм хорооллууд байгаа. Тэгээд жишээлбэл Баянзүрх дүүргийн 26 дугаар саяны шин зохион байгуулалтаар бол 26 36 болоод 2 баг. Тэн дотор 3800 хүүхдүүд нэг ч төрийн хэмжээний цэцэрлэг байхгүй, төрийн хэмжээний цэцэрлэг барих газарч байхгүй. Гэхдээ тэн дотор 29 төрийн бус өмчийн цэцэрлэг байна. 29 төрийн бус өмчийн цэцэрлэг бас нийт хүүхдүүдийн бас нилээдгүй хувийг нь бид нар одоо та бүхний санал болгож байгаа хувилбараар нэмэлт хэсгээр авъя гэдэг. За яг энэ 26 дугаар хорооны хэсэгт бол тухайн хороололд одоо том орон сууцны хороолол хотхнууд барьж байгаа компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой талбайнуудаа хэдий бид нар өөр зорилтоор төлөвлөсөн байсан ч гэсэн нэгэнт энэ санаачлагын хүрээнд яг цэцэрлэгийн зорилтоор төр одоо тогтчуулаад хүлээлгэж өгөө төр өөрөө төрөөслээд энийгээ цаашаа өргөжлүүлээд яваач гэдэг ингээд тал талын санаачлал нэгдэж байна. Тэрнээс биш одоо зөвхөн төр барилгын компаниуд ч юм уу бусад байгууллагууд ингээд хаамаагүй барай ачдаг араас нь төр өөрөө энийхээ лайг үрдэг байх биш. Одоо ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд хувь компаниуд ч ингээд бүгд нэгдэж эхэлж байгаа нэг даваа тал болж байна. Хувийн цэцэрлэгт одоо за хувьсгал зардал өгч байгаа тийм. Хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулж байгаа тохиол өөр нэмэлт зардал магадгүй хоолны мөнгө ч юм уу эцэгчүүдээс гарах уу? Мэдээж тухайн цэцэрлэгийг өөрийнх нь менежмент үйл ажиллагаатай холбоотой асуудлууд яригдана. Тэгэхээр одоо илүү сайн багшийг, илүү сайн сургалтын арга зүй технологиг, илүү сайн орчныг ингэ санал болгохыг бол бид үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар бол аль болох та нар одоо тэр менежментээ зөв хэрэгжүүлэхдээ эцэг их одоо тухайн цэцэрлэг хоорондоо тэр менеж сайн ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид танд ийм давуу талыг бий болгоно, ийм одоо арга зүй технологиг хэрэгжүүлнэ гэдэг зүйлүүдийг бол хэрэгжүүлж байна. Тэрнээс ч одоо бид нар оролцоод бүх хэмээн хязгаарлаад байх нь бас өөрөө нэг талаас өрөөсгөл. Нөгөө талаас магадгүй одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө шимт хичээлтэй холбоотойгоор бид нар илүү их шимт хичээллэг, илүү их хоол хүнс рүү гарсан тийм үйл ажиллагаа явуулахыг ч үгүйсэхгүй. Гэхдээ тухайн цэцэрлэг эцэг хасраа хамгаалагч илүү энэ дээр ойлголцож хамтарч ажиллах хэрэгтэй. Огт авахгүй цэцэрлэгүүд бол зөндөө бид нар авахгүй. Зөвхөн төрөөс өгч байгаа энэ хувьсгал зардал хоолны мөнгөн дээр бид нар үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг. Зарим нь бол бид нар илүү сайн тохиргоо гэж илүү их сайн менежментээр ажиллах боломж байна гэдгээс санал болгож байгаа цэцэрлэгүүд. Тэгэхээр энэ бүгд дээр бол ерөөсөө тэр санал болгож байгаа, сонгож байгаа, тэнд хуваарлагдж байгаа эцэг хасраа хамгаалагчийн хамтын ажиллагаатай л энэ шийдэгдээд явах зүйтэй гэж үзэж байгаа. Ямар хугацаанд жишээлбэл цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллахаар одоо боловсролын яам гэрээ байгуулж байгаа юм бэ? За энэ жилийн тухайд ингээд 34 мянган цэцэрлэг одоо хүүхдүүдийг хамруулахын тулд зохион байгуулж гарах хэмжээ 1 жилийн хугацаатай байгаад байна уу? 2 жилийн хугацаатай байгаад байна уу? Ямар хугацаанд тэр хүн хүүхдээ энэ цэцэрлэгт оруулж ийн гэж болох вэ? Энэ маш их санхүүжилт шаардсан ажил учраас удаан хугацаанд бичлэг юм. Ер нь цаашдаа сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээн дээр төр хувийн хвшил хамтарч ажиллах хэрэгтэй. Энийг төр дангаараа аваад явах юм бол бас болохгүй. Тийм учраас энэ удаагийн гаргаж ирж байгаа концепт шийдүүд бол ер нь төр хувийн хвшлийн түншлэл дээр үндэслэж асуудлыг шийдъя л гэсэн юм байна. Тийм учраас үйл ажиллагаа өөрөө тогтвортой байх хэрэгтэй. Одоо төрөсөлж байжгаад гинт 10 сар болохоор боллоо. Би цэцэрлэгтэй болчлоо гэдээ хашаа түлхэж болохгүй. Дараа жил одоо боллоо бид нар асуудлаа шийдлээ. Одоо та нар өөрсдөө уучраа гэж ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ бизнесийн том харилцаа цаана явж байгаа зөндөө олон энэ хувь хүмүүс иргэд аж ахуй нэгж бүх асуудлаа тавьж биднэрт итгэж орж ирж байгаа учраас төр энэ доктортой байдлыг нь бол хангаж өгөх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр цэцэрлэгийн бүлэг дүүргэлт магадгүй 30 зарим тохиолдолд 35 хүрнэ. Одоо яагаад тэгэхээр бид нар аль болох байж болох хэмжээгээр хүүхдүүд авах гэдэг байгаа учраас зарим хамран сургалтын хувьд 60 тавьдаг шүү дээ. Зарим тойрог дээр бид 35-аас 40 хүрэхийг үүсэхгүй байхгүй. Хэдийгээр ингээд цаашдаа ингээд одоо нөхцөл байдал сайжирсан ч гэсэн бид нар нэг бүлэгт байх хүүхдийнхээ тоог цөөрүүлэх, багшийнхаа ачааллыг тэнцвэржүүлэх, илүү чанартай сургалт явуулахын тулд магадгүй одоо хэрэгцээ шаардлага сайжирсан ч гэсэн үйл ажиллагааг өөрөө доктортой авч явъя. Бүлэгт байх хүүхдийн тоогоо цөөрүүлэх. Тэрнээс биш за боллоо одоо танах цаашаа байх гэхгүй. Тийм учраас одоо бид нартай хамтарч ажиллагаа төр хувийн хвшлийнхэн бол магадгүй үйл ажиллагаа сайжрахад бүлгийн тоо сайжрах, багшийн ачаал бууруулах гэдэг төр илүү тийм бодлого үйл ажиллагаа руу ч гэсэн. Гэтэ хувийн хвшлээ дэмжсэн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж харж байгаа. Одоо ингээд бүх хүүхдээ цэцэрлэгт хамрагдана гэдэг бол маш сайн. Хүмүүх нөхсөн хүлээж байгаа. Гэхдээ нөгөө талд ингээд зардал өсөд яваад байна. Жишээлбэл хувьсгал зардал, түүнийг дагалцсан бусад зардлууд. 22 оны төсөв батлагдахад энэ бүх зардлууд суусан байсан нь ямар байдлаар яам санхүүжилтийг шийдэж байгаа вэ? Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын ерөнхий сайд
2022 оны 4-р сард боловсон шинжилгээ ухааны сайдын хамт нийслэлийн засаг дарга, нийслэлийн дүүргүүдийн засаг даргыг хүлээж авч болсон. Ганцхан л асуудлаар болсон. Ерөөсөө л хүүхдүүд болгондоо боломж олгоё. Ямар боломж байна, ямар гарц байна. Орон нутгийн одоо хорооны иргэдийн нийтийн хурал гэдэг юм уу, дүүргийн иргэдийн хурал гэдэг ч юм уу. Энэ орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагууд энэ дээр яаж санаачлал гаргаж байгаа юм бэ? Яаж ажиллаж байгаа юм бэ? Төр засаг дээрээс нь ямар дэмжлэг үзүүлэлт энэ ажил цааш явах юм бэ гэдэг ярилцсан. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор 2022 оны улсын төсвийн тодтгол дээр энэ асуудлыг шийдэх зардлыг Монгол Улсын ерөнхий сайд өрөөд яг тэр хурал дээр улсын төсвүүдээр ийм хэмжээний мөнгө батлая. Одоо 100 тэрбум төгрөг батлая. Нийслэл орон нутаг өөрөө орон нутгийнхаа нийслэлийн тодтгол дээр 100 тэрбумыг батлаараа. Нэг удаа хэдүүлээ хүүхдүүдэд зориулсан энэ хэмжээний зардлыг батлаа шийдлийг хийя. Тэгээ цаашдаа доктортой аваад явъя л гэсэн. Тэгээ яг энэ одоо ерөнхий сайдын хэлснээр энэ төсвийн тодтгол мөнгнүүд батлагдсан. 5 сараас эхлээд хэрэгжилтийн ажлууд руу бид нар ханцуу шамлаад орсон. За одоо илүү асуудал нэлээд тодорхой болж дүүрэг бүх цэцэрлэг бүх төвшөндөө ингүүл болчих юм байна гэж арга ивэ олж эхэндээ бол хэцүү байсан л 50 дахь шаардлагууд нь өөрөө аль 90 оны 50 дахь шаардлага, 2003 оны 50 дахь шаардлага, 2004 оны 50 дахь шаардлага, аль 20-30 жилийн 50 дахь шаардлагаар бид нар өнөөгийн нийгмийнхаа хэрэгцээг хангана гэвэл тэр өөрөө болохгүй. Тийм учраас энэ дээр барилга хот байгуулалтын яам, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар гэж байж болох бүхий байгууллагууд тий эрчим хүчний яамнаас эхлээл ингээд бүгд нэгдэж орж 50 дахь шаардлагуудаа орчин үеийн хэрэгцээ шаардлагыг нийцүү шинчилж ингэж ажиллаж яж өнөөдрийн энэ одоо салбар цэцэрлэгүүд буюу бидний түрээслээд байгаа цэцэрлэгүүдэд 50 дахь шаардлага өөрөө яаж хууль эрх зүйн дагуу болж ингэж орж ирж байгаа юм л зүйл. Ер нь бол тэгээд одоо бид нар хуучин хувийн хвшлийн цэцэрлэгүүд 20-25 мянган хүүхэд явж байсан бол энэ хичээлийн жилээс эхлээд 30-аас 35 мянган хүүхдүүд яваад байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл энэ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд оролцож байгаа хувийн хвшлийн байгууллагууд илүү их оролцож эхэлнэ. Эдгээр илүү их доктортой үйл ажиллагаа явуулах боломжууд бүрдэнэ. Дээрээс нь яг энэ цэцэрлэгийн зорилттой барилга байшин барьдаг компаниуд хувь хүмүүс бий болж энийг одоо түрээсэлж ингээд үйл ажиллагаагаа явуулдаг болох гэдэг илүү олон эрг зүйлүүд харагдах. Тэгээ бид нар алийн болгон одоо хүүхдээс мөнгө харуулгатай тийм биш шийдэл гэж ойлгож байгаа. За одоо хоёул сургууль руу оръё. За нэгдүгээр ангийн эсэлттэй холбоотой асуудал байгаа. За эсэлтийг яаж хийх вэ гэж эцэгчүүд бүгд сургалтын чанараас шалтгаалаад төв эдэн сургууль руугаа тэмүүлдэг. За замын төвчрөл хүртэл сурагчид амархаар төвчрөл буурлаа гээл тийм. Гэтэл та бүхэн хамаг сурах тойрог орно хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн шаардлага тавиад эхэлдэг. Тэгтэл одоо сургуулийн ажилтнууд, багш нар бүртгэж байгаа хүмүүс үйл хөдлөлийн гэрчлэгээс эхлээд эцэгчүүдээс нэгдэг. Эсэлтийг яаж зохион байгуулах? Яг гоо сая битээр бас нөгөө цэцэрлэгийн байх та цэцэрлэгийн одоо эсэл бүртгэлийн цонх маргааштай гэдэг нь төрийн үйлчилгээний портал буюу одоо e-Mongolia системээр дамжуулж бид нар иргэдээс хүсэлтийг хүлээж авна. За ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангийн эсэл 8 сарын 15-наас 20-ны өдрүүдэд ерөнхийдөө бид нар эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь бол яг хуу мэдээж төвлөрөл, байршил, за тухайн сургуулийн бодлого, менежмент, үйл ажиллагаа, олон жил явж ирсэн сайн туршлага гэх мэтлэн олон зүйлээс шалтгаалж тодорхой сургуулиуд руу ачаал үүсдэг юм асуудлууд байгаа. Мэдээж одоо энэ сургуулиудын сургалтын чанар, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчнийг сайжруулах асуудал дээр бол төр бодлогын үйл ажиллагаа дэмжлэгээ үзүүлэх ёстой. Гэхдээ богино хугацаанд аваад бид нар энэ сургуулийн бүртгэл дээр байдаг, цэцэрлэгийн бүртгэл дээр байдаг магадгүй хэн нэгэнд давуу тал болгодог, боломж олгодог. Магадгүй одоо ёс зүйг уваагүй 1-2 хүнээс болж нийтээрээ шүмжлүүлдэг юмнаас одоо ингээл сэтгэл санаа нэгдэж л бие биенээ дэмжиж ажил ингээд салах хэрэгтэй. Тийм ч учраас боловсролын салбарын мэдээллийн систем нь тусдаа, улсын бүртгэлийн мэдээллийн систем тусдаа, үндэсний статистикийн тоо тусдаа гэл ингээл талдаа тоотоо энэ тоонууд нь хэдэж нэгддэггүй байсан. Энэ зүйл одоо энэ удаагийн юм дээр бүгд нэгдэж байгаа. Тухайн иргэн хаяга регистрээ ч юм уу мэдээлэл хийлээ улсын бүртгэлийн систем дээр байгаа хаяг адресийн мэдээлэл шууд гараад ирнэ. Ингээд нийслэлийн боловсролын газраас тогтоосон таны очих ёстой сургууль энэ байх шүү гэдэг бүх мэдээлэл автоматар хэн нэгний оролцоогүйгээр механик ажиллагаагаар гараад ирнэ. Бичвэрийн тийм учраас багш нарт ч юм уу зохион байгуулж байгаа нөгөө эсэл бүртгэж байгаа баг нь тэрийг өөрөө системээс харах боломжтой юу? Систем цаасаар нь хийдэг шүү. Систем зөвхөн багш нарт биш ард иргэдчтэй л таардаг.
Тэгэхээр одоо яг цэцэрлэгийн систем дээр баян зүрх дүүрэг дээр хідэн судал байгаа, хідэн хүүхэд бүртгүүлсэн гэдэг бүх зүйлүүд харагдана. За магадгүй энэ цахим систем дээр бүртгэх боломжгүй одоо нөгөө янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад цахим систем дээр өөрөө ороо бүртгүүлэх боломжгүй, тийм чадамжгүй тийм хүмүүс байх юм бол тэн дээр дэмжлэг үзүүлэх баг дахиад ажиллаж байна. Системийн нэр нь юу гэнэ? Монголигаар бүртгэн. Хүсэлтийг Монголиа системээр хүсэлтийг хүлээж авна. Боловсролын салбарын мэдээллийн систем дээр тэр сургуульд нь бүх мэдээлэлүүд очно. Тэгэхээр магадгүй хуучин бол одоо сургуулийн захирал хүрээд ирэхээр нь бүртгэж аваад ингээд сууж идэг гэсэн бол тэр систем дээр танаа сургуульд орох хүүхдүүд нь бүгд систем дээр улсын бүртгэлийнхаа хаяг байршлын дагуу мэдээллийн дагуу ороод ирнэ гэсэн үг. Ийм зохион байгуулалт хийж байгаа. Тэгээ мэдээж нөгөө төр оршин суугчд байна. Амьдралын шаардлагаар шилжиж хөдөлгөөнд орж байгаа хүмүүс байна. Энэ асуудлууд бол мэдээж шилжиж хөдөлгөөнөө хийх боломжтой нь тухай бүр нь улсын бүртгэлийн ерхий газар хийгээд өгнө. Хороон дээр бүртгэлийн ажилтнууд нь ажиллаад өгнө. Харин энийг далимжуулж, говьчуулдаг, хэн нэгэн даваа байдал олгодог. Яг үнэн мөнөөрөө явж байгаа нь хаалганы ард үлдээд илүү танилцалтаа урд талхдаг энэ юмнууд л энэ системээр байхгүй болох байхгүй. Энэ бол бүгд гараад л ирэх юм зүйл. Тийм учраас одоо хин нэгэн л ууцтаж танилцалаа ашиглаж ах トゥ угаа ашиглаж чи миний хүүхдийг аваач гэдэг зүйл энэ яг байхгүй болно. Хин нэгэн албан тушаалтан дараагийн албан тушаалтантаа үүргүүгч асуудал шийддэг юм байхгүй болно. Энэ бүх зүйлүүд энэ системээр шийдэгдэж байгаа. Харин тэр төр оршин суугч шилжиж төлөвлөгөөнтэй холбоотой асуудлыг бол тухай бүр нь улсын бүртгэлийн ерхий газрын тэр өгсөн зааварчилгаатай дагуу шийдээд ийм зүйл болчих. Төр оршин суух хаягаар нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлж болох уу? Тэгэхээр хамран сурах тойрог тооцох уу? Гэхдээ нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ сургуульд оруулахын тулд шилжилт төлөвлөгөө хийх гэж байгаа эсхийг нь л бид нар хянана. Хугацаа заасан байгаа л. Угаасаа төр оршин суугч нөгөө 6 сараас дээш ингээд амьдрах юм бол төр оршин суугч болдог. За дээрэс нь магадгүй амьдралын шаардлагаар байр худалдаад авдаг. Байрных нь ордоор гардаггүй ч юм уу ингээд бүртгэлээ хийлгэхээр нөгөө яг шилжилт төлөвлөгөө хийх бүртгэл юмнууд нь байхгүй бол энэ өөрөө тэр хорооны засваргын ажлын алба ингээд бүх юмнуудаар бид нар хянаал батгаж болж байна. Мэдээж энэний араас мэргэжлийн байгууллагууд ажиллана. За жишээлбэл дугаар сургууль хамран сурах тойргийн 100 хүүхэд нь яг системээрээ бүртгэгдээд ороод иржээ. Энэ 300 хүүхэд бүртгэгдээд ороод иржээ. Гэхдээ энэ системээр орж ирээгүй 50 хүүхдийг ажлын хэсэг шийдэжээ. Энэ 50 хүүхэд яг одоо тэр таны хэлээд байгаа төр оршин суугч тодорхой шалтгааны бол маш ижлэгдээд орсон хүн байна уугүй юу гэдгийг бид нар хянах боломжтой болчихно. Тэгэхээр цаашдаа бол хин нэгний боломжийг нөгөө нэг нь холгаалах боломжгүйгээр л бүгдээрээ нээлттэй ил тод ажил ялгаж байгаа тийм билсэн зохицуул. За ер нь коронавигийн нөхцөл байдлын өгөөтөл бас хойшлох юм шиг утгатай. Эргэлзээнүүд бас байгаад байна те. Тэгэхээр одоо яг харьцангуй гайгүй. Тэгтэл өдөр болгоны халдварын нөхцөл байдлыг харахад бас нэмэгдээл. Тэгээл нэг хойшлох юм шиг, гүүч юм шиг. Хичээлийн шинэ жил бол цагтаа эхлэх үү? Цагтаа эхэлнэ. 9 сарын 1-нд. 9 сарын 1-нд эхэлнэ. Зүгээр яг нийслэлийн төвчлөлтэй холбоотой бид нар ихтэй сургуулиудыг одоо 9 сарын 1 бол 4 өдөр байгаа. За нийслэлийн төвчлөл юутай холбоотой зарим ихтэй сургуулиуд 8 сарын 29-нд ч юм уу зарим ихтэй сургуулиуд 9 сарын 5-ны нэгд өдөр ч юм уу эхлэхийг үгүйсэхгүй. Тэр зохицуултыг бол бид нар энэ нийслэлийн төвчлөлтэй холбоотой тухайн сургуулийнх нь өөрийн дотоод шийдвэрээр шийднэ. За ерөнхий боловсролын сургууль бол хуультай 9 сарын 1-нд эхэлдэг хуультай 9 сарын 1-нд эхэлнэ. Цэцэрлэг 9 сарын 1-нд эхэлнэ. За бид бол эрүүл мэндийн яамтай байнгын одоо холбоотой мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Дээрээс нь эрдэмтдийн багт ажиллаж байсан зарим гишүүдийг бас урьж сүүлийн 1-2 сарын дата дээр судалгаа хийлгэж за энэ нөхцөл байдал 9 сарын 1-нд ямар байх вэ? Ямар эрсдлүүд учрж болох вэ гэдэг дээр бол мэдээж тодорхой динамикууд гаргаж судалж байгаа. Тэгэхээр ер нь бол урьдчилсан байдлаар 9 сарын 1-нд бол хичээл сургалт эхэлнэ. За тухайн үеийнхээ нөхцөл байдлаа шалтгаалаад халдвар хамгаалал ямар дэглэм барих вэ? Агаар сэлгэлт хийх үү? Маск зүүх үү, зүүхгүй юу гэдэг асуудлууд бол тухайн үедээ одоо ямар цэвэрлэгээ үйлчлэгээ хийх вэ гэдэг бол тухайн үедээ шийдэгдэнэ. За одоо энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ингээ харах юм бол илүү богино хугацаанд тэгээд дээрэс нь одоо юу гэдэг ямар ч цэцэрлэггүй хороо баригдсан цэцэрлэггүй хороонд ян цэцэрлэгтэй болох вэ буюу хойноос нь эхэлж яваад байна те. Тэгэхээр одоо нөхцөл байдал юм байна. Гэтэл дахиад шинээр орон сууцны хороолууд баригдаад л байгаа. Тэгээд дахиад сургууль байна. Энэ цэцэрлэг байна. Цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд 2022 оны 105 гэдэг захирамж гаргаж за энэ ажлын хэсэг боловсрол шинжилгээ ухааны сайдын хаан болоо ахалж байгаа.
Тэгээ нарийн бичгийн даргаад нийслэлийн засаг дарга сумын газар дарга ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт холбогдох бүх яамдын дэд сайд нар холбогдох агентлагийн дарга нар орцсон байж байгаа. Тэгээд ер нь бол үүнээс цааш түүнээс хойш орон сууцны хороолол баригдаж ашиглалтанд орох юм бол хэрвээ 1000 хүнтэй одоо хороол байх юм бол 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга бага сургууль ч юм уу байх ёстой. Хэрвээ ингэж одоо шийдэггүй тохиолдолд тухайн одоо орон сууцны хороолол дээр улсын комисс ажилтдаггүй ч юм уу. Гэх мэтлэн байдлаар одоо энэ цаашдаа энэ хот төлөвлөлттэй хүүхдэд ээлтэй хот байх хүүхд болгондоо одоо тэр эрүүл аюулгүй суралцах боломжийг олгосон ийм төлөвлөлт хийдэг. Энийг нь хүлээж авах комисс нь мэргэжлийн байгууллагууд нь өөрөө харж ингэж ийм хариуцлагатай байх. Ийм одоо асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа. Ажлын хэсэг бол 2 удаа оролцчихсон. Асуудлуудаа засгийн газарт тэмдэглэлээр танилцуулаад ингэж явж байгаа. Тэгэхээр мэдээж энэ дээр засгийн газрын хэмжээнд анхаарлаа хандуулж бүх яамдыг ингэж одоо ажлын хэсэгт оруулж ажиллаж байгаа учраас ялангуяа энэ шинээр төлөвлөгдөж байгаа хаан үйлдвэр нүүрэг бол цаашдаа бол илүү гигэт харагдах болов гэж бодож байгаа. Одоо хуучин одоо баригдаад орсон одоо ингэж өнгөрч ялангуяа шинээр одоо энэ орон сууцны хороолол төлөвлөлтүүд хийж байгаа газрууд бол үнэхээр цаашдаа энэ одоо асуудлын хүрээнд бол асуудал шийдэгдээд явна л гэсэн юм итгэл өншөлт хүлээлт бол байна. Улс төрийн хүрээнд тодорхой шийдвэрүүд гардаг. Жишээлбэл хүүхд харах үйлчилгээ гэж нэг хэсэг санхүүжилтийг нөгөөл хүүхдүүдийг хүүхд харах үйлчилгээнд хамруулаад тэгэл засгийн газар солигдоо сонгол болонгод үйлчилгээ зогсчихдаг. Гэтэл хүүхэд сурах хэрэгцээ тэнд байгаа л гэдэг. Дахиад хүүхд байхгүй. Тэгэхээр нөө үргэлжилсэн урт хугацааны доктортой гэдэг бодлого бол өөрөө явж маш хэрэгтэй байгаа дээ. Тий. Яг энэ сая гарсан энэ улсын их хурлын тогтоол, засгийн газрын тогтоол сайд нарын хамтарсан тушаалууд дээр юм одоо хүүхд харах үйлчлэгийн хөдөлгөөний нийгмийн хамгааллын аймгаа салгаа хийдэг биш үү? За энэ цэцэрлэг боловсролын аймгаа л одоо боловсролын яамд хариуцдаг биш. Нэгж орон нутгийн байгууллагууд дээрээс барилгаа бариач гэдэг ч юм уу ингээд дээшээ хараа сууж яадаг биш. Ийм байдлаар энэ улсын их хурлын тогтоол, засгийн газрын тогтоолууд албачиж байгаа шүү. Тэгэхээр энэ хүүхдийн асуудал гэдэг бол ерөөсөө бүх талын бодлого үйл ажиллагаа шингэжээж өөрөө үр дүнтэй хэрэгждэг. Тийм учраас энэ гарч байгаа энэ нь бол яг зөвхөн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ийм богино хугацаанд засгийн газар 7 хоног болгон авч хэлэлцэж ийм богино хугацаанд ийм олон тогтоол шийдвэр гарч ирсэн бас энэ түүхэн анхны тохиолдол байна. Тэгэхээр цаашдаа энэ гарсан тогтоол шийдвэрүүд бол жишг болоод тэгээ бүгд хамтраад ажилтдаг, барилгын яамч хамтраад ажилтдаг, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтраад ажилтдаг, эрчим хүчний яамч бүгд боломжоор оролцдог, сангийн яамд дэмжлэгээ үзүүлдэг, ийм байж ажил явах юм билээ л дээ. Тэгээд учраас энэ бол нэлээд тийм тогтвортой зөв жишг болсон ийм зүйл байх болов гэж бодчих. Тэр нь ингээд ерхэд нь харахад та бүхэн анзаарсан бол боловсрол шинжилгээний яам 2020 оноос эхлээл за ялангуяа 2021 оноос эхлээл сэтгэл зүйчийн асуудал ярьж гисэн тийм. Одоо тий сургуулиуд дээр тэгтэл бид нар мэдлэг чадвар бол мэдээж нэгдүгээр байх бах. Гэхдээ сэтгэл зүй, нийгэм сэтгэл зүйн доктортой байдаг гэж байна. Дараад нь хоол зүйчийн асуудал яриад гисэн тийм. Тэгэхээр эхлээд хүүхд тайван амгалан суралцах боломж, эхлээд хүүхдэд орчин нөхцөлийг бүрдүүлж, тэр нь зөвхөн материал үг шүү дээ. Ингээд ажиллаж байгаа учраас энэ бүх ажлуудыг бол ингээд энэ засгийн газрын одоогийн энэ яамны боловсрол шинжилгээний салбарын бол гол цөм байсан учраас салбар өөрөө мэдээж засгийн газар дээр асуудлаа танилцуулж ишээ ингэж манлайлал орж. Тэгээд сэтгэл зүйн хувьд, орчны хувьд ингээд тайван доктортой байж байгаа сурах мэдэх бол дараагийн асуудал шүү дээ, тийм үү? За. Цаг зав гаргасан танд баярлалаа. За үзэгчдээ өнөөдөр үзэгч та бүхэнтэй боловсролын ерхий газрын дарга Нэм Очир уулзаж ярилцлаа. За удахгүй хичээлийн шинэ жил эхлэн. За энэ хүрээнд эцэгчүүд хэрэгтэй мэдээлэл өгөхийг зорилоо. Ингээд зочны цаг хөтөлбөртөйгөө хамт байсан үзэгч та бүхэнд бас баярлалаа. Тэгвэл төлөөс зочны ярилцсан цагаар үргэлжлэж байна. Өнөөдөр Ахар хамж удаа бүхэн төлөвлөлт 24 манай